Улс орон үйлдвэр жижиг хөгжил дэвшил өрнөж эхэлсэн 1950-аад он. Үр тарианы үлгий, үржил шимийн уурхай, эх орны гэгээн хоймор Сэлэнгийн нутагт чүдэнзний болоод урилын үйлдвэр байгуулагдаж эхэллээ. Хүн болгон өөдөө дээшээ өөдрөг сэргэлэн сайхнаар ертөнцийг харж эхэлсэн тэр 40-50-аад он жилүүдэд чүдэнзний үйлдвэрийг хамгийн түрүүнд барьж байгуулсан байдаг. Монголчуудын гал манахын ухаан гэдэг агуу хааны нэгэн шижим нь энэ бүлгээ. Үр хүүхдийнхээ амрах, хүмүүжих газрыг тогтчулцгаая. Хүүхдүүдэд цэцэрлэгт өгөхгүй юу? Болж дээ. Шийдгээ тийм үстэй. Гал манагчдын үр сад хайр халамжаар түүний дотроос хүн болохын цагаан толгой хөгжил боловсрлоор дуудахын учиргүй. Тийм болохоор атар гадрын цэцэгс шиг тэдний хүүхдүүдэд цэцэрлэг байгуулсан түүх 60 жилийн тэртээ билээ. Хүүхдээ харуул яа хүн байдгүй. Цэцэрлэгт үе цэцэрлэг байдгүй. Харагдвал болж одоо яв. За тэгээд хүүхдээ цэцэрлээ. Ядаж өглөө унтаагаар нь орчихсон. Наатахыгаа сайн хийвэл тэр зоолонгоос салнаа. Хөө. Дарга бүттгэл байгаа да. Бүтнээ. Эх 7 хоногоос хүүхдүүд чинь цэцэрлэг их. Өвгөн чинь үйлдвэрийн холноо гайгүй. Тэгвэл бүр ядаа л да. Байна уу? Чүдэнзний үйлдвэр дээр хүрээ дээр. Анхны цэцэрлэгийн эрхлэгч Должинго. Тэрээр нэг бүлэг 25 хүүхэдтэйгээр галаан бадрааж өрхөөн татсан түүхтэй. 1958 он болоход эрхлэгч Сэдэн Думаа 7 ажилтан нэг бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулсан багш Дэлгэрмаа, тогооч Нямжав, асрагч Дунжмаа. Тэр үед төвлөрсөн халаад гэж байсангүй түлшний модон өөрсдөө мэлтгэж усаан зөөдөг байж. 1960 онд хүүхдийн тоо нэмэгдэж 50 болж 2 бүлэгтэй 7 ажиллагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг боллоо. 68 он бүлгийн тоо 3 боллоо. 1975 он болоход цэцэрлэг өргөжиж Дэлгэрмаа эрхлэгчээр нь томилогдсон ажилласан юм. Хамт олон хүүхдүүдийн төлөө цэцэрлэгийн бэхжүүлэхийн төлөө бүхий л авьяас чадвараар дайчлан зүтгэсэн Цэрэн Думаа нарын олон авьяаслаг эрхлэгчдийн зүтгэлийг түүх мартаагүй. Тэр үед бол хүүхдийн тоглоом маш ховор. Тэгээ бид нэр тэр үед манай цэцэрлэг хүүхдийн тоглоомоор маш одоо ариун баялаг их сайхан тийм хүүхдийн сэтгэлгээ хөгжүүлэх, оюун ухааныг тэлэх ийм үйл ажиллагаанд хойноос улаан үдээс тоглоом оруулж ирж энэ одоо аймгийнхаа цэцэрлэгт бас нэлийн тоглоомоор баялаг цэцэрлэгийн тоонд ордог байсан. Тэгээ модон цэцэрлэгтэй байгаад өөрснөө түлээгээ хагална, түлээгээ хөрөөдөн усаа зөөн, модоо ангийн хашаанаас ашиж зөөн. Тэгээд нэг өдөр нэг дуусахад нэг бид бас нэг өдөрхийн түлшийг бэлдээд тэгээд өнөө ангийн хашаанаас нэг модоо ачаад ингээд явж исэн бид нэг хэдэн ажилчтай маань. Тэгээ явж исэн чинь хажууд маань нэг вагон зам дээр нэг төмөс буулгаж исэн дархны улсууд байсан. Ангийн өнөх сахиул хүүхнээс энэ саяны мод атсан хүүхнүүд ихчээн хоригдлууд гэж асуусан гэдэг нэг тэгсэн чи юу ярьж байгаа энэ цэцэрлэгийн хүүхнүүд түлшнийхээ модыг бэлдээд явж явах чи гэсэн чи өө ямар аймаар мод ачд юм бэ чи бид одоо хоригдлын багтаа гэж бодлоо. 1974-аас 75 оны хичээлийн жилд тус цэцэрлэг аймгийн тэргүүний цэцэрлэгээр шалгарч багш Эрдэнэ Билэг эрхлэгч Дэлгэрмаанаар Монголын багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр шалгаран оролцсон түүхтэй. Мандаг хардаг ийм ажилд манай эмээ анх орж ирсэн. Тэгээд би эмээгийн дагаад энэ цэцэрлэгт энэ одоогийн хүүхдүүдийн жоохон балчир жоохон хүүхдүүдийн нэгэн ажил настай ийм байх үедээ би эмээгээ дагаад миний энэ цэцэрлэгт орж энд сурч яасан он жил бол нэг 57 оноос 60 он хооронд би одоо энэ цэцэрлэгийн шав болж хүмүүжиж. Өглөө ирэхэд яг манаач маань 3 ангийн 3 ханам пэшин галждаг гэсэн коридор руу гаарсан. Тийм ханам пэшинтэй байсан манай тэр цэцэрлэгч одоо ханам пэшингээр халдаг байсан. Одоо норвегчтойгоо битэрэл ер нь гал тогоонохоо хоолнохоо усыг бол одоо тэр юуны чүдэнцний байр гэд 2 давхраас одоо кастролоор хоёулаа зөөдөг байсан.
Тэгээд айгүй инээд муутай тийм хөгшин байсан. Хоёулаа нэг жоох юм яриад савтаа усаа дундаа тавьчаа саваа дунчин. Тэгээд хөхөрч жагаад босоод явна. Тэгээд нэг юм очиод хоёулаа хоолой хийдэг тийм л осод байсан. Айгүй сайхан хамгийн анх ажилд авч ирсэн эрхлэгч маань бол одоо энэ навчаа эрхлэгч маань. Тэгээд манай тэр алтан цэцэг багш бол бүжигд их сайн. Энх хоёр болохоор зэрэг одоо бас шүлэг яриан жүжигэнд их сайн. Нацгаа болохоор зэрэг хүүхд чэйжлүүлэх зурх тийм ажиллагаанд их сайн байсан учраас манайх бол дуу хөгжим бүжиг тэгээд одоо урлагийнхаа талын юм төрөөс айдгүй. За хичээл хүмүүжлийн ажлыг бол програмын дагуу явдаг. Хүүхдээс нь шалгалт авдаг би. Ямар сандаа манай нэг хүүхэд байсан намааг орохоор ингээд нүдэнд бүлтгэнэ нэг том алга нүдтэй хүүхэд. Тэгээд шүлгээ унш дуусаад ёслохоор зэрэг 2 том нулимсан гаадаг. Бид нар тэрийг их өхөөрдөг л байлаа. Буурын гол руу одоо ангаар нь авч явж буурын голын тэр шавраар биеийг арчиж дараа нь угаагаад тэгэл авч яраад ингээл нараар чирэгжүүлэх гэсэн ажиллагаа авсан. Ажиллагаа тэнд бол хийгдэж байсан. За тэгээд одоо надтай цуг ажиллаж исэн байцаагчуд одоо надтай бол олон жил ажилласан. За 37 жил ажиллахтаа бол одоо цэцэрлэгүүдийн одоо үйл ажиллагаа сайн муу байх нь тухайн одоо цэцэрлэгийн одоо удирдлага түүнд ажиллаж байгаа багш нар тэр одоо туслах ажилчид хамт олонны одоо энэ бүтээлч үйл ажиллагаанаас бол ихээхэн шалтгаалдаг гэдгийг бол энэ олон жилийнхээ одоо туршлагаас бол харж бодож явдаг. Тухайн үед бол хүүхдийн эрүүл ахуй ч юм уу миний ажлаа хариуцлагад маш өндөр шаардлагатай байсан. Манай бүлэг бол 3 бүлэгтэй, багад дунд дахлах гэсэн 3 бүлэгтэй. Одоо сонирхуулж хэлэхэд нэг дэм билээсэн хүүхэд хурганы зурагтай аягнууд их авдаг байсан. Тухайн аяганд бол хүүхдүүд маш их дуртай. Тэрийг бол хоорондоо булаацалдаад анги хооронд нь өгөхөд бол айгүй төвөгтэй байсан. Болохоор би өөрөө нэг баг бүлэгт нь одоо аягны доот талд нь ёроолд нь хуурайгаар 1 гэдэг зураас тавиад дунд бүлэгт нь болохоор 2 гэдэг зураас тавиад дахлах бүлэгт нь 3 гэдэг зураас тавиад тэгээд нөгөөдгийг ингэж ариутгаад яг тэр тавьсан тэмдгээр багш нар маань ирж анги хүүхдүүдийн ямиг авч угаад цэвэрлсэний дараа хүүхдүүдэд хаалж ундалдаг байсан. Тухайн үед нь яг тэгж тавьснаар бол миний ажилд манай хүүхдүүдийн манай цэцэрлэгийн ариун цэврийн юунд бол маш их үр дүн өгсөн гэж би өөртөө тэгж бодож байдгийг. 1978-аас 83 онд эрхлэгчээр навчаа багш Инх баяр, алтан цэцэг, нацагмаа, тогооч Нямжав, сав угаагч Дунжмаа, асрагч Норов, Сайнда, натар цэцэг, Цэрэн найдмад, цагаан хэрэглийн угаагч Өлзий, Цэсэн, Нярав ханд цоо үрчгэр, морь тэрэгч Пүрэв нарын эвсэг хамт олон ажиллаж байсан юм. Дөнгөж одоо ээж аавынхаа үрээс салаад одоо өөр орчинд орж ирэхэд хүүхдийг хүлээж авч яхад бол эцгийн сэтгэл тэр хүүхдэд бол ямар сэтгэлд төрүүлэх вэ? Тэр хүүхдийг яаж энэ багш хүлээж авах вэ гэдэг бол багшийн ур чадвараас шалтгаалдаг гэж би өөрөө боддгийн. Жилд 2 удаа бид нэр жимсэнд явдаг гэсэн. Хавар нь халиаранд яваад намар нь жимсэнд явдаг гэсэн. Тэгэл 30 машин дээр чинь шууд бүгд тэр хэдэн хүүхнүүдээ аваад тэгэл хүнжил фүгөө аваад хойно ачаал тэгэл ирээл тэрийгээ тэр их жимс салиараа бүгдийг дарж өөрснөө дарсалдаг байсан. Байцаагаа дарж идэн ингээл бид нар одооны бодлоор эко үнсийн хүүхдүүдэд өгдөг гэсэн. Хүүхдэд цэцэрлэг таарчаад хөдөө халиарч явна зэлтэр сумруу. Тэгээд тэнд явж явах хугацаанд бид нэг орон хонио машин дээр уйчаад хонсон өглөө нэрт тусаад хонио төхөөрнө гэж байжсэн чинь хонь маань алга болчихсон. Гэсэн чинь хонь маань уулынхаа хажуугандад бидний маяхны хажууд ирцсэн байсан. Тэгээ бүгдээрээ цаагуурн тойроо нөгөө хонио бариад авъя гэсэн чинь хонь маань ойчих тусам ойртох тусам бүр уулынхаа хяраад гараад тэгээ бид хонио алдчихад тэгээ ахиж айл руу яаж бид хонь авчирч ингэж одоо хоол хүнсэндээ хэрглэж ирсэн. Эрүүл хоол хүнсээр хүүхдийг бол хангахын тулд нэг га газар авч тэндээ одоо төмс тарьж эрүүл хүнсээр одоо хүүхдүүдийг хооллож исэн. За ингээд бид бүхэн Цэлэнгэ аймгийн 17 сум 3 тосгоны бүх цэцэрлэгийн эрхлэгч нарт бол Монгол наадгын өргөөг сурталчилж тэргүүн туршлагын сургуулийг бол одоо явуулж байлаа. Зах зээлийн эдийн засгийн энэ нийгэмд эргэлт бусадгүй шилжсэн он жилүүдэд олон үйлдвэр завуудууд зарим нь үүд хаалгаан барьж, заримынх нь үйл ажиллагаа буурс хийсэн. Энэ жамаас Сүхбаатарын чүдзний үйлдвэрч бас хоцроогүй юм. Гэхдээ энэ үйлдвэрийн суурин дээр, энэ үйлдвэрийн өнгөн дээр галаа манаж, өрхөөн татаж, өнөөгийн цэцгэлтэнд хүрч чадсан нь тус 3 дугаар цэцэрлэг мөнөөс мөн.
Цэцэрлэгийн одоогийн байрыг 1992 онд буюу нэг нийгэм нөгөөгөөр солигдох эгзэгтэй цаг үед хүлээж авсан болохоор чанарын хувьд төдийлөн сайн байж чадаагүй юм. Гэлээж хамт олонны хүүхдээ гэсэн чин сэтгэл эрмэлзэл зүтгэлээр нэг ч өдөр үйл ажиллагаа нь саарсан удаагүй. Стандартын байр боловч стандартын шаардлага хангахгүй юм байрыг бол тухайн үед хүлээн авчаалаа. За ингээд өнгө будгийн тохироо, за орчны стандарт бол төдийлөн зах зээлийн ороо босгоо цагта авсан. Энэ байрыг бид нэр бол бас балгас болгоогүй авсандаа бол миний хамт олонны ажил хэсэг нөр их хөдөлмөрч үйл ажиллагаа бол болж исэн юм байна. Би 92 оны 9-р сард бол одоо хүмүүжүүлэгч багшаар томилогдсон ирж байсан энэ цэцэрлэгийнхээ барилгыг одоо анх хүлээж авахд барилгаас одоо нэг барилгаас нөгөө рүү шилжихэд бол одоо хүмүүжүүлэгч багшаар энэ одоо захын одоо энэ ангид бол одоо анх томилогдож ирж исэн зах зээлд орж байгаа нөхцөлд одоо бас аймгийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн одоо барилгыг бас үлдээж чадсан нь бол одоо бас их том одоо олзуурах хүчтэй ажил болсон гэж би ингэж хардгийг. За ингээд 95 онд цэцэрлэгийн эрхлэгч болсон. Эрхлэгч амарснаа даргаыг багш байхад тусалгаар анх ажилд орж байсан. Бид хоёр анх энэ цэцэрлэгт шинэ цэцэрлэгт ороод ангиа мал тогтжуулахын төлөө бол маш их ажиллаж байсан. Би ер нь бага насаа энэ цэцэрлэгт хүмүүжүүлж өссөн. Миний ээж бас энэ цэцэрлэгт хүүхдийг хүмүүжүүлж байсан. Должингоо эрхлэгчийн дараа Дэлгэрмаа Навчаанаар ажиллаж 1983 оноос Авирмэд, 88 оноос Инхотхон, 91 оноос Хишигмаа, 92 оноос Бямбсүрэн, 93 оноос Баасан чулуунаар эрхлэгчээр тус ажиллаж цэцэрлэгийн хүмүүжил сургалтын ажлыг сайжруулан хөгжүүлж материалын баазыг бэхжүүлэхэд маш их зүйлийг санаачлан хэрэгжүүлсэн билээ. Энэ үед багш Төвс сайхан, Бямбсүрэн, Оюун чимэг, Асрагч Норов, Ган чимэг, Цэрэн найдмад, Сайнда, Дунжмаа, Нярав хишгэ, цагаан хэрэглийн угаагч Цэсэн, Өлзий, Сахиул Пүрэв нар ажиллаж байлаа. Хүүхдийн цэцэрлэгийн хамрагдалт бол одоо бас нэлээд аюутай байсан, хүндрэлтэй байсан. Төрөөс одоо хүүхдийн хоолны мөнгийг даадаггүй байлаа. 50% нь одоо даадаг төр, 50% нь эцэг их хариуцдаг байхад бол бас энэ багийн одоо хүүхдүүдийг бүрэн хамруулах одоо бас тийм боломж одоо бол санхүүгийн боломж бол манай эцэг эхчүүдэд маань маш байдаггүй. Хүндрэлтэй цаг үед бид нэр одоо бас энэ цэцэрлэг дээр орж одоо цэцэрлэгийн барилгыг хүлээж аваад маш олон засварыг хийсэн. Яа гэвэл зах зээл шилжижсэн үед бол одоо бас төдийлөн хангалттай сайн одоо барилгын чанар сайтай барилга бол бид нар хүлээж аваагүй. Тэгээ гэхдээ одоо бас хамт олонныхаа хүчээр өнөөдрийн одоо 92 оноос хойш бол 8 удаагийн их засварууд орсон. 1992 оны 12 дугаар сарын 1-нд 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг хүлээн авсан нь цэцэрлэгийн цаашдын үйл ажиллагаанд өргөн боломжийг нээн өгсөн юм. 10 жилийн одоо би алсын хараатай хэтийн хөтөлбөр боловсруулад за энэ одоо хөтөлбөр төлөвлөгөөндөө бол бид нар аймагтаа одоо жишг одоо цэцэрлэг улсдаа одоо тэргүүлсэн ажиллаараа тэргүүлсэн ийм хамт олон болно гэдэг одоо ийм одоо үүрэг зорилтыг бол одоо цэцэрлэгийн 40 жилийн яваг тэмдэглэж байхдаа бид одоо авчилсан. 1995 оноос өнөө хүртэл эрхлэгчээр нь амар санаа томилогдсон өдгөө үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Цэцэрлэгийн байрыг ашиглалтанд хүлээн авсан 23 жилийн дотор их бага урсгал нийлсэн нийтдээ 8 удаагийн засвар хийж өнөөдөр орчин үеийн шаардлага стандартад нийцсэн цэвэр тохилог дулаахан орчинд хүмүүжил сургалтын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Цэцэрлэгийн хавтгай дээврийг шувуун дээвэртэй болгосноос өксүүлээд шат, шаал, хаалга, халаалт, дулааны системийн хүртэл сольсон гээд бүтээн байгуулалтын энэ ажилд нийтдээ 535 сая төгрөгийг зарцуулсан байна. 2008 оноос 15 оны хичээлийн жилүүдэд бол улсын төсвөөс, орон нутгийн төсөв, дэлхийн зүүн олон улсын байгууллага, КОИК болон бусад төрийн бас байгууллагуудаас нийтдээ 567 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цус цэцэрлэгийг бол тогтчуулах ажлыг хийж эхэлсэн. Тавтай тоглох одоо тоглоомын одоо талбайг одоо шийдэх зорилгоор бол хүүхдийн хөгжил гэсэн одоо төслийг бол бичиж одоо КОИК-ийн байгууллагаар Баттуглан $32,000 одоо өртөгтөө энэ одоо төслийг бол амжилттай хэрэгжүүлж чадсан. За энэ төслийг хэрэгжүүлэхэд одоо манай Сүхбаатар сумын одоо засаг дарга мөн иргэдийн хурал
За мөн одоо дэлхийн зүүн олон улсын байгууллага одоо бас ивент тэтгэлцэж одоо 30% нь одоо бас гаргахад бол дэмжлэг тусцаа үзүүлж ажилласан. За энэ тоглоомын талбай бол зөвхөн одоо тус цэцэрлэгийн хүүхдүүд одоо тоглох биш. Сүхбаатар суманд одоо амьдарч ажиллаж байгаа одоо иргэдийн хүүхдүүд одоо тоглодог ийм сайхан одоо нийтийн эзэмшлийн одоо тоглоомын талбайг бол ашиглалтанд оруулж чадсан нь бол одоо өнөөдөр аймагта байхгүй ийм одоо бахархууштай бас сайхан ийм талбайтай болж чадсан явдал нь манай одоо бас энэ төрийн болон төрийн бас байгууллагатай хамтран ажиллаж ирсний нэг ажлын үр дүн гэж ингэж харж байгаа. Сэлэн аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэг болон бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг хоорондын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн. Онцолж хэлэхэд 2011 онд томилогдсон Пакеми сайн дурын гишүүн нь 2011-ээс 2012 оны оронд бага насны хүүхдийн хөгжил ба орон нутгийн иргэдэд зориулж гадаа тоглоомын талбай барих төсөл хэрэгжүүлсэн нь цэцэрлэгийн хүүхдүүд дулааны улиралд гадаа идэвхтэй хөдөлгөөн хийснээр тэдний эрүүл мэндийг дэвшлүүлэх нь хувь нэмэр оруулсан хэмээн бодож байна. Мөнгөний төсөл нь манай сайн дурын гишүүдийн хэрэгжүүлсэн төслүүд дундаас үр дүн сайтай төсөл хэмээн дүгнэгдэж байгаамаа. Гойкагийн сайн дурын байгууллагын гишүүн Пак Хэмин хүүхдийн гадаах талбайн тоглоомын хотхон байгуулах санаачлал гарган энэ ажил нь хэрэгжиж 32 мянган Америк долларын өртөгтэй гадаа талбайн тоглоомтой болсон. Бид одоо бас хамт олноо одоо хөгжлийн төлөвлөгөөнд хамт олноо одоо аялуулах, туршлага судлуулах, за мөн харилцан одоо хамтран ажиллах энэ одоо ажлыг бас үндсэн одоо энэ төлөвлөгөөндөө бол нэлээд сайн тусгаж өгч хэрэгжүүлж ирсэн. Байгууллагаараа аялаар яваад байгалийн үзэсгэлэнт газрыг зөндөө сайхан үзэсгэлэнт газрыг үзэж явцгаасан. Аялж явж байгаа бүгдээрээ ингээ явсараад ороохын даваад тэмцээн уралдаа явуулсан. Тэгээд би ноён бондгоор одоо дуулаад тэгээд хамт олноо нэг тэгж баясгаж ирсэн. Тэр бол санаанаас гарахгүй байна. Энэ цэцэрлэгт ажиллаж байхад хүүхдүүдийн дунд багш ажилчдын дунд маш их уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан. Би эрхлэгчтэйгээ хоёулаа шүүгчээр сууж ирсэн. Тэгээд захиргаа аж ахуйгаас баасан дорж гэдэг нэг жижиг байсан. Тэр өгөн болоод оюун чимэг болохоор байж явуулаад нагтлан наран цэцэг болохоор наран ээж болоод ингээд бид нар эдгээр тоглосон. Тэр юусэн санаас гардаггүй. Тэгээд аюу гой тоглоод манайхан чи нэгдүгээр байранд ороод тэгсэн чи нөгөө баасан дорж жижигэр маань нөгөө өггөнийхээ дүрээс гардаггүй. Цэцэрлэгийн олкноос гараад сургуулийн олк руу явсан чи нөгөө нэгтлэн гадаа яваад гисэн. Тэгээд тэнд очиж бас өггөнд жагаад хурж ирсэн. Тэгээд би тэрний өггөнд орсон тэр дүр тэр өөрснөх нь тэр дуурж байгаа тэр өөрт нь зогссон байдлыг хараад өөрөөсөө санаас гардггүй тийм нэг хөвгөлтэй юм болж байсан. Одоо манай энэ багш алтан гоёг дээр хөтлөгч хийжсэн. Тэгээ алтан гоё багшгаа энийг чи хөтлөд байж гараа дуудаад байж гараа намайг одоо гараад ирэхэд чи зарлаа шүү. Би ийшээ ороод нэг форм өмсөд парчиг өмсөд үсээ 2 боогоо цагаан кофрон зүгэд гараад ирье гэд хэлээд би орсон. Тэгээд санаандгүй нэг тийм гоё юм басан. Би өөрөө багш ажилчтай нэг сюрприз зэрэгэл тэгээд би форм өмсөд үсээ 2 боогоо тэгэл хөшиг бодоод 50 гарсан хойнол тэгж явсан байхгүй юу. Тэгээд сюрприз хийгээл. Тэгээ гараад ирсэн манай хамт олон бодлоос нулимсаа гатал инээжсэн. Тэр маань одоо бол миний сэтгэл зүрхээс ерөөсө гардаггүй маа. Хамт олноо дэмжих нь бол удирдах ажилтай хүний бас нэг одоо чухал одоо бас чанар байх ёстой гэж би өөрөө үздэг. Энэ үүднээсээ одоо бас хамт олноо ямагт одоо хөгжүүлэхийн төлөө энэ байгууллагын хөгжил гэдэг бол хүнээсээ хамт олон хөгжиж байж бид одоо цаашаа байгууллага хөгжүүлэх, хүүхдээ хөгжүүлэх асуудлыг ярих учраас энэ дээр бол одоо маш их анхаарлаа төвлөрүүлж ирсэний үр дүнд манай цэцэрлэгээс бол одоо өнөөдөр манай хамт олон дотроос 6 одоо цэцэрлэгийн эрхлэгч төрж гарсан. Надад одоо тохиолдож исэн бас нэг бэрхшээл бол мэргэжлийн багшаар одоо хангах явдал бол одоо үнэхээр дотмог хүндрэлтэй байсан. Тэгээ энэ үед одоо бас удирдлагын зүгээс бол одоо бас тодорхой шийдвэр гаргаж одоо хамт олонтойгоо ярилцаад ер нь одоо бас цэцэрлэгт одоо ажиллах сонирхолтой хүүхдийн төлөө одоо өөрийнхөө сэтгэл зүрхийг өгч чадах ийм одоо боломжтой одоо 10 дугаар анги төгссөн одоо эмэгтэй охтуудыг бол одоо туслах багшаар галтгоондоо сав гагчаар ингээд сонгож шалгаруулж аваад хүүхдэд одоо сэтгэл зөрхөө өгч чадаж байгаа тэр дадал чадварыг одоо харж үзэж тодорхой хугацаанд одоо ажил усны дараа бол одоо багш болгоод тэгээд тэр багш нараа одоо цааш нь одоо хамт олноороо дэмжиж одоо сургуулийн боловсролын одоо сургуульд мэрэгжил олгох одоо сургуульд одоо суралцуулах
ийм одоо арга хэмжээг бол авч эхэлж исэн. За ингээд өнөөдөр одоо бүгд одоо бакалаврын боловсролтой дээшээ одоо магистр хамгаалж байгаа ийм одоо нийтдээ 28 цэцэрлэгийн багш гэдэг одоо алдар хүндтэй сайхан одоо нэрийг зүүх ийм сайхан одоо мэрэгжлийн сургуульд одоо сургаж одоо гаргаж одоо байгууллага одоо хөгжүүлэх тасралтгүй одоо суралцагч байгууллага байх эрхэм зорилгоо бол хангаж ажиллаж ирсэн. Би одоо энэ байгууллагт 24 жил ажиллаж байна. Анх туслах багшаар ажилд ороод одоо мэрэгчлээ дэвшлүүлж бол багш мэрэгчлээ болсон. Сүүлийн одоо 10 жил бэлтгэл бүлэг авч ажиллаж байгаа. 600 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж сургуульд бэлтгэн оруулсан. Энэ цэцэрлэгт 2005 оноос 2015 оныг дуустал 10 жил энэ хамт олонтойгоо хамт ажилласан. Энэ хугацаанд ингээ ажиллаж байх хугацаанд бол сая би ингээ дарханд очиод 2 дахь жилдээ ажиллаж байна л да. Ингээ харьцуулаад харахад бол манай цэцэрлэг маш их юм шинийг ингэж эрэлхийлж туршлага солилцож ийш тийшээ явж ингэж ажилладаг маань бас одоо энэ байгаа амжилтанд хүрсэн нэг илэрхийлэл болов уу гэж бодож байна л да. Энэ цэцэрлэгт ажиллаж байхдаа даргатайгаа зүүчтэйгээ бас багш нартайгаа Оросын холбооны улс руу Петропавл хүртэл аялаж явж исэн. Ингээ явж байхад хугацаанд бол бид хамгийн гол нь цэцэг бол хүүхдийн орчинд их зөв юм а гэдгийг олж харсан учраас 1000 цэцгийн баяр хийнэ гэж төлөвлөгөө ингэж боловсруулад тэгээ 2 жил дотроо тэрийг яг одоо баримтжуулаад 1000 цэцгийн баярыг бол хийсэн. Сэтгэл зүрхээрээ одоо хийсэн ажил бол энэ одоо ногоон орчинд бүрдүүлэх ажил байсан. За ингээд бол хүүхдүүдийг одоо байгальтай танилцуулах хичээлийг амжилттай зохион байгуулах туршлагын талбайг одоо иж бүрээрээ цэцэрлэгийн гадна тал бий болгож хүүхдүүдийн одоо эко орчинд дээр ажиллаж одоо суралцах, хөгжих мөн одоо түүгээр дамжуулаад хүүхд одоо багаасаа байгалаа хайрлах үзэлтэй ийм иргэн болгон төлөвшүүлэх ажлыг бол амжилттай цогцоор нь одоо бүрдүүлж чадсан. Цэцэрлэгийн хашаанд 10 төрлийн 4665 ширхэг жимсний 11 төрлийн 736 ширхэг чимэглэлийн нийт 5401 ширхэг мод буттай болоод байна. Бүлэг бүлэгтээ цэцэг тарж 60-аас 70 төрлийн 1000 ширхэг тасалгааны цэцэгтэй болсон. Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол хангаж шалгуулахаар материалаа ирүүлсэн. Тухайн цэцэрлэг дээр очиход тус цэцэрлэгийн хамт олон маш хөдөлмөрч, эвсэг, хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ шингээж ажиллаж хамт олон болох нь мэдрэгдэж байсан. Танаа хүүхдүүд энэ ногоон орчин бий болсноор ямар хүмүүжил олж байгаа юм бэ гэхээр хүүхдүүд хоорондоо хамтаж хүмүүжил суралцж байна. За дараа нь хүүхдүүд бие биендээ тусалж байна. Хамтран багаасаа багаар ажиллах чадварт суралцж байна. Өрнөөсөө эхлээд соёолоо дээшээ өрсөлдөө ороод боловсроос үлдэн цэцэг маань ингээд дэлбэлэн нахайлаа дараа нь дэлбэлэн гэх мэт одоо энийг бүр процессыг одоо ингээд суралцж байна. Амар санаа эрхлэгчтэй тус цэцэрлэгийн хамт олон байгуулагдсныхаа 40 жилийн ойгоор эрхэм зорилтод дэвшүүлэн тавьсан нь хүүхдийн эл ариун дагшин орчин ногоон төгөл буюу эко орчин болгох нэгд. Хоёрт нь багшийн тасралтгүй хөгжлийг хангах. Гуравт нь эцэг эхийг хүүхдийн хүмүүжилд хандах сургалтанд хамруулсан гэсэн 3 чухал зүйл энэ хамт олон хичээн ажиллажээ. Энэ бол хүүхдийн байгууллагын хувьд тулгуур асуудал байсан агаад түүнийг дагалдаад сургалт хүмүүжлийн бусад үйл ажиллагаа аяндаан бүтэж бүрэлдэхин судсыг олж барьсан оновчтой алхам байлаа. Одоо 3 дугаар цэцэрлэгийн технологийн сургалт бол маш өндөр хэмжээнд байдаг. Тийм ч учраас одоо 2 ч удаа оргил гэдэг багшийг авчраад одоо сургалт зохион байгуулсан. Энэ дээр болохоор юу гэвэл ерөөсөө харилцааны соёл, их эцгүүдийн харилцаа, багш, сургууль хүмүүжүүлэгч тэгээд хүүхдийн ингээд гурвалжсан харилцаа байгаа. Энэ харилцааны соёлын энэ сургалтанд хамрагснаар залуу ялангуяа залуу гэр бүлүүд ерөөсөө маш их юм сурж авсан. Энэ хүүхдний бүрийг хөгжүүлэх сургалтын технологич нь их чухал ач холбогдолтой юм байна гэдгийг ойлгож аваад тэгээд тэрийг одоо нийт хөдөлмөрчдөд тийм ээ бас танилцуулъя. Ягаад гэвэл хүүхдний бүрийг хөгжүүлэхэд сургууль, багш нэг талаас нөгөө талаас эцэг эхчүүд бас нэг өөр үзэх хэрэгтэй байхгүй юу? Одоо хэд хэдэн одоо 3 дугаар цэцэрлэгийн амар санаа захирал болон хэд хэдэн сургуулийн захирлууд нийтээд оюунлаг төсөл гэсэн төслийг хэрэгжүүлье. Орил багшаа та төслийн гол лектор багш болж өгөөч гэсэн. За тэгээд тэгээд анхны Сэлэнгийн долгиод шуулганд шүү дээ бүр их том
600-аад эцэг эхчүүд багш нар цугларсан бүр байсан. Тэгээ дараа нь амар санаа захирал би өөрийнхөө одоо цэцэрлэг дээр яг таны найр ярьж байгаа энэ зүйлүүдийг тийм ээ эцэг эхчүүдэд бүрэн одоо хөргмээр байна. Бодитоор таны хамаарч нь хөргмээр байна гэд 2 жилдээс дараалаад намайг 4 хоногийн турш одоо цэцэрлэг дээр нь очиж эцэг эхчүүд багш нарт хамтд нь сууж энэ сургалтыг явуулсан. Шинэлэг ажлыг санаачлан бусдаа одоо ямагт үлгэр жишээ үлгэр дуурай болж ингэж явж байгаа юм мондөг одоо тэргүүний хамт олон байгаа юм. За тухайлбал одоо 24 цагийн бүлгийг бол одоо анх аймагт одоо санаачлан нэвтрүүлж явуулсан. За нүүдлийн цэцэрлэг, зуны цэцэрлэг, соёлын үйлчилгээ, явуулын үйлчилгээ гэх мэтлэн одоо сургуулийн хувьсралын бүх үйлчилгээг бол одоо маш их үр дүнтэй хийдэг ийм цэцэрлэг байна. За сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр бол үндэсний хэмжээнд бол хэрэгжсэн байгаа. За манай аймгийн хувьд гэх юм бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жилийн хугацаанд 2015-аас 16 оны хичээлийн жилд амжилттай хэрэгжүүлсэн. За энэ хугацаанд бол манай улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг маань одоо туршид цэцэрлэгээр ажиллаж одоо арга зүйч нар маань бол бусад цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлэх зөвлөн туслах ийм үйлчилгээг үзүүлж ажилласан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багш нарын багаар ажиллах үйл ажиллагааг дэмжин харилцан суралцах, туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх, цаашид хэрхэн ажиллах, сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн нь зохих үр дүнгээ өгч байгаа багш нарын арга барилаас харагдаж байна. За манай улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг маань анх удаа Сэлэнг аймагт дотоод камерыг бий болгосон. За энэ дотоод камерыг бий болгож чадсанараа бол одоо хүүхэд багшийн харьцаанд үүсдэг янз бүрийн асуудлыг бол шийдэж чадсан байгаа. За ингэж шийдснээрээ бид нэр өөрийнхөө хотынхон бүх сургууль цэцэрлэгүүдийг камержуулах энэ аяныг хөдөлгөөнийг өрнүүлээд одоо сургууль цэцэрлэгүүдээ камержуулж байгаа. За дээр нь одоо цэцэрлэг дотроо бүх цэцэрлэг дотор дотоод шүлжээ бий болгосон, станцаар бүгднтэй харьцдаг болсон. За энэ бол бас удирдлагын хэв шинжийг бас тогтмолжуулж, байнгын одоо удирдлагаар хангах ийм боломжийг бас багш нартаа бий болгож байгаа. Нэг онцлог ажил бол энэ хичээлийн жилүүрийн эхэнд эхний хүүхдийн сургуульд анхны хүүхднээс зүгээр эхний хүүхдийн сургуульд орж байгаа тийм эсэг эхчүүдийн үзүүлэх сургуулийг хийдэг. Нөгөө талаар өнгөрсөн жилээс эхлээд хичээлийн жилийн эцсээр боловсролын залгамж буюу тулгын 3 чулуу гэдэг ийм одоо сургууль цэцэрлэгээр дамжаад сургуульд орж байгаа хүүхдүүдийг сургууль хүлээж авах багш нарт нь хүлээж өгдөг ийм ажил зохиох зэрэгээр ажиллаж байна. За цэцэрлэгийн захиргаа эсэг эхийн зөвлөлийн ажилд бол маш сайн дэмжлэг үзүүлдэг. За манай эцэг эхчүүд маш сайн оролцдог. Ангийн эцэг эхчүүд бол маш их зүйл хийж бүтээдэг. Ер нь бие биеэ даасан нэгэн ийм хамт олон маань хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж хамтын хүчээр маш их зүйлийг бүтээн байгуулдаг хамт олон байсан. Одоо ч бүтээн байгуулж байгаад нь би бахархаж явдаг. Би энэ хамт олонтой олон жилийн хамт өнгөрөөж их юм сурч их зүйлийг тунгааж сурч мэдэж авсан. Энэ үгээр их бахархаж явдаг, хамт олнороо үргэж бахархаж баярлаж явдаг. 3 дугаар цэцэрлэгийн хамт олонтой манай байгууллага одоо сүүлийн 20 гаруй жил хамтарч ажиллаж байгаа. Спорт, нийтийн нэмэр, олимпиц мар цуг хамтарч ажиллаж байгаа. Энүүгээрээ маш их олон амжилтууд гаргаж байгаа. Жил бүрээ бүлгүүдийн эцэг эхийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталдаг хөгжилтэй бүх хүүхдийн дууны караоке гэх мэт уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж хэвссэн. Сар бүрээ нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа эцэг эхчүүдийг урьж хүүхдээ хэрхэн ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа сурталж хэлдэг. 1995 онд энэ цэцэрлэг боловсролын байгууллагад ороод одоо 34 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэгээд яашлын бүлэг дээр бол одоо яг 34 жил ингээд ажиллаж байгаа. Ангид 40 хүүхдээр 45 хүүхдээр тэр болгонтой бид хоёр тулж хас нэг бүрчлэн хоолж, нэг бүрчлэн бие цууж, нэг бүрчлэн унтуулж, бүүвэж бүгдийн багшийн тусалцаад байдаг. Манайх 24 бүлэг маань 2 багш, 3 туслах багштай ингээд нийт 5 36 хүүхдийнхаа төлөө өдөр шөнөгүй ингээд цаг наргүй ингээд бид нар ажиллаж идэг. Хүүхдээ ажигладаг
За одоо хүүхдийн өдрийн юу хийж байгааг нэг хүүхдийг багш нэг өдөр ажиглана. Тэгээ хүүхдийн цаашдаа сурж байгаа хавцтай одоо 6 сард амрах үедээ дээшлж юу яаж бүгдийг ажиглаж хүүхдийн юу нь бол юуг нь дээшлүүлэндээ сурлаа. Хүүхдүүд чи хөөхөн тэгээд ер нь хүүхдүүдийг харахаар энэ их сайхан байд. Хүүхд маань ээж аваасаа хол байгаа, гэр орноосоо хол байгаа. Тэгээд энэ одоо манай анги 2 дахь гэрнэл гэсэн үг. Тийм болохоор бид 5 бол яг ээж шиг л ажилладаг. 24-р бүлэгт ажилладаг манайх холимог насны хүүхдүүд байдаг. 3-5 насны хүүхдүүд 30 хүүхэдтэй манайх дууныхын цаг явуулна, биеийн тамирын дасгал явуулна. Тэгэл бүх төрлийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Суралцсан 6 чиглэлээр авиасын хүүхдийн манай хүүхдийг авиасыг хөгжүүлэх, тоглонгоо суралцах, дадал хэвшил олгох, тийм ээ, ном авиас хөтөлбөрийн хүрээнд бид нар ингэж ажиллаж байгаамаа. 7 тэр 3 өдөр болгон усанд оруулж хувцсын солино хүүхдүүдээ тэгэл эхэлж явах 9 сард хүүхдүүд яг уйлаад одоо гэртээ харин нэг он явна нэг он явна гэдэг байхгүй хүүхдүүд тэгж байгаа одоо манай хүүхдүүд бүр дасцсан бүр инээгээд багшаа би тань тайртаа бас ээжтэй хайртаа аав дайртаа гэл тэгээ багштай тасаад хүүхдүүд ирэхлээр гэртээ гавж болчтой дасцсан байдаг. Цөм хөтөлбөрийнхаа дагуу мэдээж бидний барьдаг цөм хөтөлбөр гэж байгаа. Цөм хөтөлбөрийнхаа дагуу ариун цэвэр эрүүл ахуйн энгийн дадал хэвшлүүдийг олгож ажилладаг. Одоо тэр өөрч байгуулж байгаа тоглоом маань ямар нэгэн юм дүрстэй. Тэгээ тэрнийхээ дагуу хүүхдүүд нөгөө эвлүүлж дүрсийг эвлүүлдэг учраас нөгөө сэтгхүүд их нөлөөлдөг. 2-3 хүртэлх насны хүүхдүүдийн маань онцлог бол ерөөсөө хөдөлгөөн хөдөлгөөнөөрөө дамжуулж манай бүлгийн хүүхдүүд маань тоогч үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдүүдийн байгаа байдал бие да 24 хүүхдүүд бол ерөнхийдөө бие даацсан байдаг хүүхдүүд өдрийн ангаар одоо баг бүлэгт явж байгаа хүүхдүүд маань харьцангуй бас нөгөө гэр бүл дундаа хүүхдүүд байдаг болохоор ер нь бол юуны ялгаа бол байдаг шүү. 3 настай хүүхдүүд маань одоо 0-6 насны хүүхдүүдээс яг ялгагдах онцлог нь гэх мэт хөгжлөөрөө хамгийн их хөдөлгөөнтэй наснаас сэтгэхүйн хувьд одоо хамгийн их хөдөлгөөнтэй нас нь байгаа. Өөрөө өөртөө үйлчлэг болон ариун цэвэр эрүүл ахуйн дадал хэвшлийг энгийн дадал хэвшлийг олгох тал дээр төлхөө анхаарч ажилладаг. Ард хийж байгаа энэ байшин маань болохоор сэдв тоглоомын болон хажуу талд нь байж байгаа энэ театр болохоор зэрэг бас үлгэрийн театр байгаа. Тэгээд нэг хүүхдүүд нөгөө зүгээр ингээ үлгэр ингээл бариад ном бариад багш ингээл ярьдаг штэ. Эртээ урдын цад гэж яагаад ингээ ярихаар нөгөө хүүхдүүд чинь нөгөө 40-50 хүүхд ингээ сарнаад нөгөө анхаарал төвлөрөхгүй театр дотор яриад хоёр багш нь дүрд хувираад хүүхдүүдээ бас дүрд хувиргаад тэгээд тоглоодаад нөгөө сурах тийм үл нь айгу дур сонирхлын хүүхдэд айгу тийм гоё байдаг. Эмчгээд сэдв тоглоом авлаа гэж яг л нөгөө эмчиг болж хуурж тоглодог, тогоочлдаг гэхэд тогоочлдог. Тэгээ яг л нэг хүүхдүүд яг өөрийнхөө сэтгэхгүйгээр бүр яг нэрээ эмчиг л олж тоглодог. Тэгээ том хүний үйлийг дуурайж тоглодог байхгүй юу? Манай хүүхдүүд бол 4 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд маань ерөн юмсыг бол тал бүрээс нь боддоор танин мэдэх юм сурах эрмэлзэлтэй хүүхдүүд байдаг учраас юмыг боддоор тийм сургахыг тулд сургалтын маань 6 чиглэлээр тоглонгоо суралцах зарчмыг баримтлан ажиллаж байна. Яашлын бүлгийн хүүхдүүдтэй ажиллахад бол арчилгаа маш их шаарддаг. Нэг бүрчлэн хүүхд тус бүр дээр ажиллана. Нөгөө ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдтэй болвол хүүхдүүдэд зүгээр заах чиглүүлэх маягаар л тийм югаар ажилладаг. Би энэ цэцэрлэгт 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Би анх туслах багшаар орж ирсэн. Энэ цэцэрлэгийн тэгээд одоо мэргэжлээ дээрслээд ахлах шулчаад ажиллаж байна. Манай цэцэрлэг маань бол одоо 280 хүүхдийн хүчин чадалтай байснаас 480 хүүхд аваад ингээд ажиллаж байна. Туслах багш ихт бол багштайгаа хамтарч ажиллах хамгийн гол чухал нь. Тэгээ хүүхд нэг бүрийг хөгжүүлэхдээ гол анхаарлаа тавьдаг. Ном хөтөлбөрийн хүрээнд номын болон номын богц нэг эцэг эхийн дунд зохион байгуулж эцэг эцэг эхийгээ сургалтынхаа үйл ажиллагаанд татан оролцуулдаг. Хүүхдээс бол их энерги эрч хүч авч ажилдаг. Тэгээ би энэ цэцэрлэгтээ бас 9 жил жилдээ ажиллаж байгаадаа бас их сэтгэл хангалуун баяртай байдаг. Тэгээд хүүхд би тэр хэний хажууд суухгүй л суухгүй. Ануужийн хажууд суухгүй л суухгүй гэл сандлаач ирэл яваад өгч чинь. Заавал ануужийн хажууд сууж иж санаа намардаг. Тийм бас юу байдаг. Хүүхдээ явтал хэлжсэн. Одоо сургуульд орохороо
унтахаа болно. Тийм тоглохоо болно. Өсөг үзээд тоо үзнэ. Тиймэрхүү талаас нь сайн гэлж. Зарим зурж чадахгүй бас хүүхд байдаг харандаага барьж чадахгүй хүүхд байдаг. Дөнгөж онцгорт орж байгаа хүүхд байдаг. Тэр мэрийг бол харандааг барьж сургах. Тэгээд зурж барихт нь тэгэл тоглож болохт нь янз бүрийн юм яхад тусалж дэмжиж өгдөг. Одоо 3 дугаар цэцэрлэгтээ 1995 оноос хойш одоо хүртэл одоо 22 дахь жилдээ ажиллаж байгаа. Ахмад багш нарын амнаас гарсан нэг үг өгүүлбэр бүрийг алдчихгүй гэж бодон нөгөө тэмдэглэлийн дэвтэрдээ бичээд өдөр болгон нөгөө ажлынхаа амьдралдаа бол хэвлэж байсан бол одоо өөрөө 22 дахь жил ажиллаад энэ цэцэрлэгтээ Ахмад багш нарын тоонд ороод залуу багш нартай тэргуун туршлагаасаа ингээд нэвтрүүлээд залуу багш нартай ингээд зөвлөмж туршлагаасаа нэвтрүүлж яваад одоо би бүр маш их бахархаж байдаг. Үйлчлэгэн дээр болохоор хариуцсан өөрөө тасалгаануудаа цэвэрлэнэ. Тэгээ гадна дотнох цасаа цэвэрлэнэ. Тэгээд ерөнхийдөө өдөр нь болохоор ангиуд дээр чаяа тусална. Дуу хөгжмийнхаа хичээлийг бол цагийн хуваарийн дагуу явуулдаг. Баг бүлэг маань 15 минут, дунд бүлэг болохоор нэг 20 минут, хахлах бүлэг нэг 25 минут, бэлтгэл бүлэг маань 30 минутын хугацаатай бол дуу хөгжмийнхаа хичээлд ордог. Амьсгаа хөрвөөс хэртэм анхны цаснаас шариухан хүүхдийн гэгэн ертөнцид хүүхдийн сэтгэлээр ажиллаж амьдарч яваа та бүхнийг хүүхдийн зөөлхөн эерэг хүчрхэг энерги ямагт ивэж сансан бүхэнтийн сэтгэжлэн бүтэх болдог. Үе үеийн гал манагчдын хойж Монголын минь хойж сэргэлэн цова багцууд хүүхдүүдийн орд өргөө 3 дугаар цэцэрлэгийн тухай чадан ядан бүтээсэн бүтээлийн та олондоо өргөн барьлаа. Эрхэм хүндэт үзэгч та бүгдийн гэгэн мэдмий сонор ухаан гэгэн оюун мэдэх болтугай. Үрийн сайн дургаж үндэсний сайнд төлждөг нь байгалийн зам. Ширхэг халтар арвай газар гэжгэмэн тэр нь тэнгэр цорын ургадаг үржин шимт хөрсөөл сэлэнгийн тосон бор шороо ижи хэвлээ мөнөөсөө мөн билээ. Түүнлэг айдал их Монголын минь хоймор нутагт хоровоод ирсэн азтай хүүхдүүдийг нүдэндээ гуниг сэтгэлдээ бүртггүй аз жаргал дүүрэн баяр баясгалан тэгш оюунлаг цовоо хэрсүү ухаалаг болгон өсгөж өндийлгэх буян төлсийн түүчээ болсон 3 дугаар цэцэрлэгийнхэндээ өсч дэгжиж урган цэцгэлхийн үлзий оройдыг айлтгая. Ингээд одоо цэцэрлэг үүсэн байгуулагдсан 60 жилийн одоо ойг тохиолдуулан биднийг ямагт дэмжиж одоо ажиллаж байсан нийт хүмүүстэй болон үе үеийн ахмадуудтай хамтран ажиллаж байсан, мөр зэрэгцэж ажиллаж байсан мэрэгжилтэйг нөхөддөө за үе үеийн удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа одоо нийт хамт олондоо болон тэдний эцэгийнхээ гэр бүл за мөн бяцхан шавнартаа үе үеийн одоо төлөөлөл болсон удирдлагуудтай 60 жилийн ан баярын халуун мэдчилгээ дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Түүх 60 жилийнхээ ойн баярыг ёсол төгөлдөр тэмдэглэж байгаа Сүхбаатар сумын улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн хамт олон багш сургууль хүмүүжүүд өгчөд ажилчид түүний бяцхан шавнаар эцэг эхчүүд та бүхэндээ ойн баярын халуун мэндийг хүргэж аз жаргал эрүүлэнхийг хүсэн мэдчилж байна. Гэгэн наранд ойрхон яваа та бүгдийг гэрэл тэрээдвэ угтан хүлээж байна. Хүүхдийн зам заяа хоёр үрд түших болтугай.